Сайн байцгаана уу? Та бүхэндээ өдрийн мэндийг хүргэе. Та ажгалтай байна уу? 2 дугаар хичээл эхлэхэд бэлэн боллоо. Амен. За өмнөх хичээл дээр бүгдээ юуны талаар үзлээ? Та ажгалтай байна уу гэдэг сэдвээр үзсэн байгаа тийм үү? Тэгээ олон хүмүүс ажгалтай болохын төлөө ажил хийгээд ажгалтай болохын төлөө мөнгө цуглуулад гэхдээ ихэнх хүмүүс яг хүссэн хэмжээгээр ажгалтай байж чаддаггүй гэж хэлсэн. Яагаад ажгалтай байж чадахгүй байгаа юм болоо гэдгсэн чинь бурхантай харилцах харилцаанд тасалсан учраас юм гэж хэлсэн. Тэгээ бурхантай харилцах харилцаа маань яагаад тасалчваа гэсэн чинь бидний гим нүглээс болоод тасалсан гэж хэлсэн байна. Тэгээд тэр гим нүглийн асуудлаас болоод тасалсан харилцаанаас болоод маш олон асуудлууд миний амьдралд бууж ирсэн. Гэр бүл, тэ яг санхүү, эрүүл мэнд бүх зүйл дээр асуудлууд бий болж эхэлсэн. Амар тайвныг эдэлж чадахгүй болсон, жинхэнэ сэтгэл ханамж гэдэг зүйлийг мэдэрч чадгаа болсон. Ингээд маш олон амьдралын асуудлууд бид нар олж эхэлсэн байгаа. Гэхдээ хамгийн сүүлд нь бид нар бурхантай харилцаагаа сэргээгээд бурхныг өөрийн аврагч, өөрийн эзэн гэдгийг хүлээн зөвшөөрөөд дууссан байгаа тийм үү. Тэгээ би гурван төрлийн үнэн зүйлийг одооноос эхлэн санаж амьдраарай гэж хэлсэн байгаа. Нэгт нь Есүс Христ таны дотор оршин байгаа гэдэг битгий мартаарай. Хоёрт нь гэх юм бол Есүс Христ таныг бүх гимнэлээс ч уучлсан гэдэг битгий мартаарай. Гуравт нь бурхан таныг өөрийнхөө хүүхэд болгосон юм а гэдэг үннийг битгий мартаасай гэж хүсэж байна. Амен. Дөнгөсөн талаа та бүхэн маань яг бурхантай харилцаатай байгаад ажгалтай 7 хоног өнгөрүүлсэн гэж итгэж шүү. Амен. За хамтдаа 2 дугаар хичээлдээ орцгоё. За 2 дугаар хичээлийн маань нэр яагаад заавал Есүс Христ итгэх хэрэгтэй гэдэг сэдвтэй байгаа. За бүгд хамтдаа яагаад тэгвэл нэрээ би заавал Есүс итгэх ёстой юм уу гэж бодож иж магадгүй. Тийм эргэлзээ одоо хүртэл таньд байж магадгүй. Тэгвэл хамтдаа уншицгаая. За Христ итгэлийн гол төв нь Есүс Христ юм. Христ итгэл нь Есүс Христгүйгээр оршин тогтнож чадахгүй. Авралын асуудлыг ярихад зарим хүмүүс нь гим нүгэл үйлдэлгүй сайнаар амьдрал болно. Заавал Есүс Христ итгэх ёстой юм уу гэж асуудаг. Зарим хүмүүс нь юунч үнэнчээр итгэх юм бол болох юм шүү гэж хэлдэг. Гэхдээ Христ итгэл нь Есүс Христ өөр авралын зам байхгүй гэж хэлсэн байгаа. Амен. Тэгвэл бид нар яагаад Есүс Христэд заавал итгэх ёстой юм болоо? Юу гэж бодож байна та? За бүгд хамтдаа чухал үгийг уншицгаая. Бидний бурхан ба эцгийн хүслээр одоогийн бузар булааны үеэс биднийг гэтлэхийн тулд биднийг нүглийн төлөө Есүс Христ өөрийгөө өгсөн юм гэж ишлэл байгаа. За Галаат 1:4 дээр ингэж хэлсэн байгаа. Тэгвэл бүгд хамтдаа яг Есүст яагаад итгэх ёстой, бусад шашинд яагаад итгэж болохгүй юм гэж бодож ойж байгаад магадгүй те. Тэгвэл хамтдаа бусад шашны талаар бас жоохон ярилцъя. За Буддагийн шашин Будда гэх юм бол яадаг вэ гэх юм бол сайн үйлсгий те хаагахаа хоол бусад хүмүүсийг хоолч гэдэг юм уу те иймэрхүү зүйлийг хийгээд чи одоо ингээд авалт хүлнээ утахгүй сайн сайхан замд очнооч гэдэг юм уу. Тэгээд ихэнх шашин өрнөгийн нэг одоо харах юм бол тэгээд надад мөрөг одоо те яг нөгөө мусульман шашин бол мөрөгхийг шаарддаг. 108 заавал мөрөгж ижил яг өдөр болгон тэгж мөрөгж ижил би аврагддаг ч гэдэг юм уу. Тэг мөнгөгүй бол зарим шашин дээр ямар ч аврагдах боломжгүй шашин хүртэл байдаг байгаа. Тэгээд яг тэр зүйлээрээ дамжуулаад авалт хүрнэ, сайн үйлсээр дамжуулаад авалт хүрнэ гэж ярьдаг шашингууд бол маш их байдаг. За тэгвэл яагаад заавал Есүс Христэд итгэх ёстой юм болоо гэхэд яагаад гэвэл тэгээ бусад шашин бол сайн үйлсээр хийвэл аврагдана гэж байгаа бол манай Христ итгэл юу гэдэг вэ гэх юм бол яг гим нүглээ ухаараад тухайн хүн өөрөө өөрчлөгдөх юм бол бид нар авалт хүрэх боломжтой гэж хэлсэн байгаа. Гмийн асуудлаа шийдвэрлэх хэрэгтэй. Тэрнээс сайн үйлс миний авалт ямар ч хамааралгүй юм а гэж хэлсэн байгаа. Амен. Амен. За бүгдээ тэгвэл хамтдаа үргэлжлүүлэн хасцгаая. Би яагаад заавал Есүс Христ итгэх ёстой юм болоо гэх юм бол нэгт нь бүх хүн гим нүгэлтэй учраас би итгэх хэрэгтэй гэж. За энэ дэлхийн бүх хүмүүс гим нүгэл үлддэг. Гим нүгэл үлддэггүй хүн гэж нэгч байхгүй. Бүх хүн гим нүгэлтэй гэж. За яагаад бүх хүн гим нүгэл үлдсэн юм болоо? За тэгвэл ингэж энэ Ром 3:23 дээр ингэж хэлсэн байна. Бүгд нүгэл үлдснээр Бурхны алтан суд хүрдэггүй гэж хэлсэн байдаг. За тэгвэл нэгт нь хэлж штэ яагаад бүхэн гим нүгэлтэй байгаа юм болоо гэх юм бол гим нүглийн үндэс байгаа учраас юм гэж. Бүхэн гим нүгэлтэй гэдэг нь гим нүглийн үндэс байгаа учраас. За хүмүүс гим нүгэл үлдэхгүй бай гэсэн ч гим нүгэл үлддэггүй нь гим нүглийн үндэс байдаг учраас юм а гэж. Гим нүглийн үндэс нь юу юм болоо? Яг бидний гим нүглийн үндэс гэдэг зүйл нь юу юм болоо? Амен. За үргэлжлүүлээ хавцгаая. Бурхныг амьдралынхаа эзэн болгохгүйгээр өөрөө өөрийнхөө амьдралын эзэн болсон нь миний гим нүглийн үндэс юм а гэж хэлж байна. Бурхнаас холдсон өөрийнхөө дуу цаагаар амьдарч байгаа учраас хүмүүс гим нүгэл үлддэг гэсэн. Энэ дэлхийг бүх хүнийг бүх зүйлийг Бурхан бүтээсэн. Гэтэл бид нар Бурхныг эзнээ болохгүй явж байна гэдэг чинь бүх хүнд гим нүглийн үндэс гэдэг зүйл байна гэсэн. За үргэлжлүүлээд нэг ишлэлийг уншицгаая. Тэд Бурхныг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан учраас Бурхан тэднийг завхарсан сэтгэлтэй зөндөн орхиж хийх ёсгүй зүйлсийг үйлдэхэд нь хүргэжээ. Ром 1:28 дээр ингэж хэлсэн байна.
За бүгд хамтдаа энэ зургийг харж байна уу? За энэ мод маань ямар мод вэ? Гой саглайсан, сайхан үр жимстэй мод вэ нөө? Хатсан, хочижсэн, үгсэн мод вэ нөө? Амен. Харваас харагдаж байна те. Навчин байхгүй, хатцсан, хитгэн нэг үр жимстэй л харагдаж байна тийм үү? Тэгвэл энэ мод үндэс нь муу байгаа учраас яг ингэж ургаж байгаа гэсэн. За тэгэхээр юу вэ гэх юм бол гим нүглийн үр жимс гэдэг зүйл байдаг. Энэ юу хэлж байгаа гэхээр худал ярих, хулгай хийх, завхаар, аллах гэх мэт үр жимсүүд миний гим нүгэл үр жимсүүд байдаг гэсэн. Тэгвэл гим нүглийн үндэс байгаа учраас нөгөө үр жимс гэдэг зүйл чинь ургаж байгаа штэ тий. Тэгэхээр юу вэ гэх юм бол би өөрийнхөө амьдралын эзэн болоод би мэдчихээн. Энэ амьдралыг би мэддэг. Энэ миний амьдрал гэдэг хүмүүс маш олон байдаг. Ингэх тусмаа би Бурханаас холдоод Бурханд итгэхгүй болж хуурдаг. Яг энэ үндэстэй модны дээр нөгөө үр жимс гэдэг зүйл саглаадаг. Тэрний юу гэвэл гим нүгэлтэй нөгөө одоо хулгай ярих, хулгай хийх, завхаар тэгээ аллаг одоо хин нэг гүтгэх гэдэг зүйлүүд чинь нөгөө гим нүглийн үндсээс чинь үр жимс болоод ургач идэг гэсэн үг. Маш аимшигтэй. Тэгээд заримдаа нөгөө миний гим нүглийн үндс өвөг дээдсээс минь ингээд уламжлаад ирсэн байдаг тийм үү. Тэгэхээр өөрийнхөө амьдралын эзэн болохгүй би өөрийнхөө амьдралыг мэдж штэ гэж амьдарч байгаа хүмүүсийн амьдрал маш аюултай байдаг бахнэ. Амен. За тэгвэл бүхэн гим нүгэлтэй гэсэн гим нүглийн үндэс байгаа учраас бүхэн гим нүгэлтэй байна. Тэгвэл хоёрт нь гим нүглийн ард муу ёрийн сүнс чөтгөр ажиллаа хийж байгаа учраас юм а гэж хэлсэн байна. За хамтдаа уншицгаая. Муу ёрийн сүнс нь Бурханаас холдон итгэлгүй хүмүүсийн дотор ажиллаж гим нүгэл үйлдүүлдэг. Өөрийн хүслээр амьдран Бурханаас холдсон хүн нь муу ёрийн сүнсний боол болон гим нүгэл үлдэн амьдардаг гэжэлсэн байна. За Эфес 2:2 ингэж хэлсэн байдаг. Танд урдын нүгэл хилэнс дотор 99-ийн заншлын дагуу агаарын хүчний ноёрхогч буюу эдэггүй дуулуургүй хөвгүүд дотор ажиллаж буй сүнсийг дагаж явсан гэж хэлсэн байдаг. Тэгэхээр юу вэ гэх юм бол гим нүглийн ард хэн байдаг вэ? Муу ёрийн сүнс байдаг гэсэн. За тэгэхээр бид яагаад муу ёрийн сүнсний ингэж боол болоод өнөөдөр амьдарч байгаа юм бэ? Яагаад гэвэл бидний сүнсийн нүд нээгдээгүй, бид нар буруу зүйлээ олж харахгүй гим нүгэлтэй байгаа учраас гэж. Тэгээ муу ёрийн сүнс яадаг вэ гэх юм бол би гим нүгэл үлдэл эхлэх үед автоматар өөрийнхөө хүүхэд болгодог, өөрийнхөө боол болгож хуургадаг гэсэн. Хүүхэд гэж яг боолоо болгодог гэсэн. Тэгэхээр би гим нүгэл үлдээд яг Бурхны өмнө буруу зүйл хийгээл амьдрах үед муу ёрийн сүнс шууд автоматар намайг шүрээд өөрийнхөө боол болгож идэг гэсэн. Маш аюултай. Тэгээ бас сүүлийн үед муу ёрийн сүнсний тактик маш нарийн болсон байгаа. Яадаг вэ гэх юм бол дуртай зүйл нь урд нь тавьдаг. Тэгээ үнэхээр би гадаа тавьж сурмаар нэг төртөө болмоор байгаа л яг тэр зүйлийг зөвшөөрж өгдөг. Эсвэл мөнгөнд дуртай хүн байвал яг мөнгөний урд нь тавьж өгдөг. Тэнгүүд нөгөө хүн Бурхан намайг өрөөсөн гэж боддог. Гэтэл тэр зүйлийг бид нар анзаарч харахгүй. Тэгээ 49 манай пастор дандаа хэлдэг 40-51 ялгаа байдаг гэсэн. 40-51 буюу 2% хооронд ямар ч ялгаа байхгүй. Яг л яг адилхан юм шиг харагдаад байдаг. Гэхдээ эцэст нь бид нар ямар замыг сонгодог вэ? Муу ёрийн сүнсний урд нь одоо ингээ муу ёрийн сүнс мөнгөийг тавьсан те. За үлзий чи мөнгөнд дуртай штэ гэдэг ингээ намайг удирдах жаавал би тэрийг аваад тэрний төлөө амьдарч байгаа бол би муу ёрийн сүнсний хүүхэд боолн болдог гэсэн үг. Тэгэхээр муу ёрийн сүнс яадаг вэ гэх юм бол ерөнхийдөө бол ингэж дуулуургүй байдлын сүсээр дамжуулаад өөрийнхөө боол болгодог. Одоо нэг өсвөр залуучуудыг бодоод үзье л да. Тэд яг тэ найз нөхдөйхөө үгийг сонсдог. Ээж аав багш тэ өөрөөс нь ахмад хүний үгийг сонсохдоо маш их ингэж хэцүү байдаг. Бүр ингэж сонсохдоо ингэж зүгээ сонсч чадахгүй ингэж тэ тарчилдаг байгаа. Тэгэхээр яадаг вэ? Энэ яагаад тэгдэм болоо гэвэл өсвөр насны хүүхд угаас ийм байдаг гэж олон хүмүүс ярьдаг үгүй. Энэ юу гэхээр дуулуургүй байдлаар болоод ээж аав үгэнд нэг үг хэлэх нь үгүй гэд хэлэх тэр мөчөд муу ёрийн сүнс тэр хүүхдийг өөрийнхөө боол болгож хуйлгаж идэг гэсэн. Тэгэхээр бид хүүхдүүдээ үр хүүхдүүдээ маш сайн өсвөр насны хүүхдүүдийг маш сайн хамгаалах хэрэгтэй байх нэ. Амен. За тэгвэл бид нар яг яагаад заавал Есүсээс итгэх ёстой болоо гэсэн чи бид нар бүх хүн гим нүгэлтэй учраас бид итгэх ёстой. Есүсээс ямар зам байхгүй гэж хэлсэн байгаа. Тэгвэл хоёрт нь гим нүгэл зүгээр үйлдэл болчдөг юм уу гэхээр үгүй ээ. Гим нүглийн үйлдэлд үхэл гэдэг маш аимшигтай зүйл байдаг. Гим нүгэл үйлдэлээр байвал та үхнээ л гэсэн үг. За тэгвэл хэлсэн байна л да Ром 6-гийн 23 дээр учир нь нүглийн хүс бол үхэл харин Бурхны бэлэг бол бидний эзэн Есүсээс доторх мөнх ам мөн гэж хэлсэн байгаа. Тэгэхээр энэ маш чухал ишлэл. Бид нар гим нүгэл хийснээрээ нөгөө хүс буюу үхлийг авах хэрэгтэй байсан. Одоо бид нар амьдрал дээр тайлбарлахад бид нар ажил хийснээрээ цалин авдаг шиг бид нар гим нүгэл үйлснээрээ үхэл рүү явж байгаа гэсэн. Тэгээ энэ үхлийг бид нар яадаг вэ гэвэл бидний цус усч ижил бид үхэл бодоо бий болдог. Цусаар дамжуулаад уучлагдах боломжтой гэж. За бүгд нэг хоёр ишлэл бичээд аваасаа. Тооллого 35:33, Еврей 9:22 дахь ишлэлийг. Тэгээд хөс гэдэг үг бүгд дуулаасаа гэж үсэж байна.
Гэтэл яасан бэ бурхан? Харин гэдэг үг. Энэ яасан бэ гэвэл бурхан харин гэдэг үгээр дамжуулаад бидэнд бүр боломжийг бий болгож өгсөн. Бурхан бидэнд бүр мөнх аймыг бэлгэлсэн гэсэн. Амен. Бүр өхөллөө ингээд бүр явж исэн те. Бүр яах ч аргагүй болоо явж исэн хүнийг бурхан өөрийнхөө хүүхэд болгоод өөрийнхөө тэр мөнх аймыг бидэнд өгсөн байх нэ. За тэгвэл ер нь хэдэн төрлийн үхэл байд юм болоо. За тэгвэл хамтдаа үздэгэ. Миний бодлохоор энэ хичээлийг үзэхээс өмнө нэг л төрлийн үхэл байдаг гэж юу н бодож исэн. За тэгсэн чинь 3 төрлийн үхэл байдаг гинэ. За нэгт нь юу гэх юм бол сүнслэг үхэл гэж байдаг. За хүмүүс Бурхныг таньж мэдж чадахгүй байгаагийн учраас шалтгаан нь ерөөсөө сүнслэг байдлаар үхсэн учраас юм а гэж хэлсэн байгаа. За бид нар яг энэ сүнслэг байдлаар үхсэн байсан үхлийг юу гэж тайлбарлах вэ гэх юм бол төрхөөсөө үхсэн байсан үхэл гэсэн үг. Би ээж аваагаа гидсэн дотор байхаасаа эхлүүлээд би сүнсээр өгсөн нэгэн байсан гэсэн. Яагаад? Яагаад гэвэл би гэмтэй учраас. Ээж аав нь гэмтэй, би ч гэсэн гэмтэй учраас. Аль хэдийн өгцөн байсан намайг бурхан сэргээж өгсөн байна. За авралыг авах үе юу н хизээ байд юм болоо. Хүн ер нь хизээ аврагдах боломжтой байд юм болоо. Амьд байх үед л бид авралыг авах боломжтой. Амьд байх үед нь л бидний сайн мэдгийг тарах боломжтой. Үхсэн хойно бид нар мянгатай ээжээс бурхан гэж байдаг штэ та итгэжтэй гэсэн чи ямаас нэмэр байхгүй. Тийм учраас бид нар яг хүмүүсийг яг энэ сүнслэг байдал дотор өгсөн байгаа хүмүүст илүү ингээд тайлбарлаж өгч яг сүнслэг байдлаа сүнслэг үедээ бид нээгээд харах хэрэгтэй гэсэн. Амен. За тэгвэл төрхөөсөө өгсөн үхлийг юу гэдэг гэж байна? Сүнслэг үхэл гэдэг гэж байна. Тэгвэл хоёр дахь үхэл маань махан биеийн үхэл гэж байдаг гэж. Энэ үхлийг бид нар бүгд мэдэндээ амьдралж явах хугацаанд бид нар үхэж байгаа амьдрал донд үхэж байгаа үхлийг хэлж байгаа. Бүх хүн хөшөлдөг, өвддөг, үхдэг. Яагаад вэ? Гим нүглээс болдог гэж. За тэгвэл жишээ яриа л да. Анхны хүн Адам Еваг бүтээхэд эдийн цэцэрлэг байсан. Тэгээд эдийн цэцэрлэгт болохоор үхэл гэж байгаагүй, өвчин гэж байгаагүй, зовлон гэж байгаагүй байхгүй юу? Тэгээд тэр газар маш гоё ингээм амар тайван, элбэг, хангалуун, өрөөлөөр амьдарч байсан Адам Ева хоёр. Гэхдээ тэр газар гим нүгэл орж ирснээс болоод яасан бэ гэсэн бол ариун газар биш болоод яг ингээд гим нүгэл орж ирснээр бид үхэл гэдэг зүйлийг бий болгож эхэлсэн байна. Тэгээд бид нар гимээс болоод хүмүүсийн наслалт багассан. Анх Адам Евагийн үед болохоор оноо 900 хэд наслдаг байгаад сүүлдээ 700, 600, 100 хэд болоо сүүлдээ одоо яг наслалттэй бараг 80-90 хүрүүл бараг урт наслсан гэдэг одоо хэмжээнд очсон байгаа. Тэгэхээр бидний наслалт яагаад ингэ багассан бэ гэвэл бидний нөгөө гим нүглээс болоод наслалт гэдэг зүйл багассан байгаа талаар гарсан. За тэгвэл 3 дахь үхэл маш аимшигтай үхэл байгаа. Энэ юу вэ гэх юм бол мөнхийн үхэл гэж яаж байгаа. Энэ зүгээр та нөгөө ийм үхэл байд юм биш гэж бити мэдлэг болгож хүлээж аваарай. Яг энэ амьдралд бидний амьдралд бүр тулсан зүйл байна гэж бодоорой. За тэгвэл мөнхийн үхэл буюу үхлийн дараа хүмүүс яадаг вэ гэх юм бол мөнхийн зовлон эдэлдэг гэж. Үхэл ба хөхсдийн орон галт нуур таягдлаа. Энэ бол хоёр дахь үхэл буюу галт нуур болоо. За бидний мэддэг нуур бол за хүсгэл нуурыг бүгд авч үзье л та. За хүсгэл нуурд ямар өргөн гоё те цэлгэл сайхан билээ. Тэр нуур тэр чигтээ гал гэж төсөөлөе. Бүр асж байгаа бүр ингээ галт нуур гэж хэлж байгаа шүү дээ. Тэрний дотор би мөнхөд шатна гэж боддоо. Энэ бол маш аимшигтай үхэл ахын төсөө. Тэгэхээр юу вэ гэхээр бид нар энэ мөнхийн үхлийг хэдлэхгүй бол үхэл болгон төлөөстэй байдаг. Гэхдээ үхэл бол төгсгөл биш юм а гэж хэлж байгаа. Энэ дэлхийд амьдарч байгаа маш олон хүмүүс зүгээр үхэл дуусна гэж боддог. Ганц амьдрах амьдрал яаж амьдсан яадны. Идэж зугаа цэнгэлдээ бүх зүйлийг хийж амьддаг. Гэхдээ энэ зүйлийнхаа төгсгөлд нь би мөнхийн нуурт хаягдана гэдэг л бодох хэрэгтэй. Энэ маш том үхэл. За тэгэхээр үргэлжлүүлээ хасцгаая. Тэгвэл бид нар гим нүглийн асуудлыг бид тэгвэл яаж шийдэх вэ? Би гим нүглээсээ болоод энэ үхлийг авахаас өөр аргагүй байдалд болчиход байна. Тэгвэл би нэг яаж шийдэх вэ? За тэгвэл бүгд энийг хасцгаая. Гим нүглийн асуудлыг шийдвэрлэж өгөх нэгэн юу гэж байна? Есүсээс өөр байхгүй гэж хэлсэн байдаг. Амен. За бүгд үргэлжлүүлээ хасцгаая. Сайныг үйлснээр гим нүглийн асуудлыг шийдвэрлэж чадахгүй. Шашинтай бодлогоо шийдвэрлэгдэх зүйлч биш. Гим нүглийн асуудлыг шийдвэрлэж өгдөг нэг нь зөвхөн Есүсээс өөр байхгүй юм аа. Тиймээс Есүсийг Христ гэдэг гэж хэлсэн байна. За тэгвэл хамтдаа хасцгаая. Есүс ямар нэг юм бэ? За Симон Петр та бол Христ амьд Бурхны хүү мөн гэв. Матай 16:16 дээр ингэж хэлсэн байна. За нэгдүгээрт юу гэж байна? Бурхны хүү гэж хэлсэн байна.
За хүний хүү чинь ер нь хүүхэд чинь одоо хүн болдог. Тугал чинь өсгөөрөө үхэр болдогтой адилхан Бурхны хүү гэдэг нь Бурхан гэсэн үг юм а гэж хэлсэн байна. За гим нүгэлтэй хүн бол те гим нүгэлтэй хүнэл төрүүлдэг штеп. Харин юу вэ гэх юм бол Бурхан бол Есүс Христ бол 100% Бурханаар хэлсэн, махан биеэр хэлсэн, 100% сүнсээр энэ хоёр нэгдэмлээ хашаад Бурхны хүүхэд болж байгаа гэсэн үг. Бурхан болж байгаа гэсэн үг байгаа. Тэгэхээр бид нар Есүс Христийг махан биеэр хэлсэн юм чинь бидэнтэй л адилхан хүн шитэй гэж боддог хүн байж магадгүй. Үгүй ээ. Бурханаас хэлсэн учраас Бурхны хүүхэд юм а гэж хэлсэн ба. Амен. За тэгвэл хоёрт нь Есүсийг Христ гэдэг гэж байна. Есүс Христ гэдэг чинь нэг үг биш юм уу гэж би бас бодож байсан. Нэмэх хичээл хүртэл. Гэсэн чинь Христ гэдэг үг маань юу гэсэн үг вэ гэх юм бол тусалгаа авсан нэгэн гэсэн утгатай. Аврагчийг хэлж байгаа. Тэгээ бидний гим ба хараалаас аварч өгөх нэгэн гэсэн утгатай байгаа. Тэгвэл Есүс гэдэг маань юу вэ гэх юм бол Месиа буюу аврагчийг хэлж байгаа шүү дээ, тий. Христ гэдэг маань тослогдсон нэгэн гэж хэлж байгаа. Тослогдсон бүр Бурханаар ингээд тослогдсон нэгэн гэж хэлж байгаа. За тэгвэл Бурханаар бүр амлагдаад исэн Месиа буюу аврагчийг хэлж байгаа. За тэгвэл тухайн үед ямар хүнийг тосолдог байсан юм бэ? Хэнийг юу тосолдог юм бэ гэж бодоод үзэх юм бол юу вэ гэх юм бол хаа хүнийг тосолдог байсан? Иш үзүүлэгч хүнийг тосолдог байсан. Тахилч хүнийг тосолдог байсан. Тэгэхээр Есүс Христ хаан тахилч иш үзүүлэгч байсан гэсэн. Тэгээ Есүс Христийг тосолсон гэсэн. За тэгвэл бид нар гим нүглийг шийдвэрлэж чадах нэг нь Есүсээс өөр байхгүй гэсэн. Тэгвэл Есүс болохоор ийм нэг юм байна. Бурхны хүү юм байна. Тослогдсон нэг юм бүр сонгогдсон нэг юм байна гэж итгэх хэрэгтэй. Хоёрдугаарт нь Есүс биднийг аврахын төлөө ямар ажил хийсэн юм болоо? Есүс таныг аврахын төлөө ямар ажил хийсэн юм болоо? За нэгдүгээрт бидний нүглийн төлөө загалмайдаа цовдлогдсон нас болсон гэж байгаа. Одоо миний төлөө нэрээ бараг зодуулах, одоо миний өмнөөс алгадуулах чинь нэг юм бараг ховор шүү. Миний өмнөөстэй доромжлуулах нэгэн ч гэсэн ховор. Гэхдээ Есүс Христ таны төлөө тэр их доромжлолт, зовлон, өвдөлт тэр бүх зүйлийг амссан байна. За тэгэхээр гим нүглийн үр дүн нүхэл юм аа. Есүс бидний эдлэх ёстой гим нүглийн төлөөсөө төлн нас болсон юм. Бидний хүчээр шийдвэрлэж чадахгүй ямар гим нүглийн асуудлыг Есүс нас болснараа бүрэн төгс шийдвэрлэж өгсөн гэж байна. Бүрэн төгс. За энэ үлзий одоо энэ гим нүгэлж уучлагдаагүй байна. Одоо дахиад би ингээд чиний өмнөөс хөх хэрэгтэй наач гэдэг юм уу те. Чи дахиад ингэх хэрэгтэй байна гэдэг юм уу. Ийм зүйлийг бурхан өсөөгүй. Бүрэн төгсөөр шийдвэрлэж өгсөн. Би түрүүн дээр хэлжсэн те. Цусаар дамжуулаад энэ гим нүглийн асуудал шийдвэрлэгдэх боломжтой гэж хэлсэн. Гэхдээ Есүс Христийн гим нүгэлгүй яг цорын ганц хөө бурхны хүүгийн цусаар дамжуулаад бид нэр яг бурхантай уулзах боломжтой болсон. Тэгээ хуучин гэрээний үедээ тахилчаар дамжуулаад бид нар бурхантай уулздаг байсан. Иш үзүүлэгчээр дамжуулаад бурхантай уулзаж үгийг сонсдог байсан бол Есүс Христ болохоор хамгийн сүүлийн тахил байсан гэсэн. Хамгийн сүүлийн тахил бид нар олон удаа хураг мал ингэж нэтлэх ямар ч хэрэггүй болж байгаа. Есүс Христ хамгийн сүүлийн тахил буюу гайхамшигтай тахилч нэгэн байсан юм аа. Тэгээ сүнслэг утга нь юу хэлж байгаа гэхээр Есүс Христ өгсөн учраас загалмай дээр уссан тэр цусаар дамжуулаад биднийг яг Бурхны өмнө хүндэтгэл мөргөл өгөх боломжтой болсон. Яг тэр тухайн одоо хуучин гэрээний үедтэй бүгд мөргөл хүндэтгэл өгөх боломжгүй зүгээр майхныхаа өмнө асрынхаа өмнө зогсчихдээ байсан. Гэтэл бид нар Есүс Христийн цусаар дамжуулаад тэр бүрэн төгс шийдэлсэн замаар дамжуулаад яасан бэ гэвэл хүн бүр хувьчлан Бурхантай уулзах боломжтой болсон. Амен. Ямар том өрөөл вэ? Амен. За тэгээ бүгд үргэлжлүүлээд хаацгаая. За хоёрт нь Есүс Христэд бид нар яг биднийг аврахын тулд нэгт нь нас болсон юм байна. Тэгвэл хоёрт нь яасан юм бэ? Биднийг амьдруулахын тулд дахин амьдсан гэж. Бид нар Есүс зүгээр нас бараад дууссан бол бид нь адилхан ингээл үхэл дуусах байсан боловч Есүс Христ яасан бэ? Тэгээ дохиогүй биднийг дахин амьдалсан гэж. Есүс загалмайдаа цовдлогдсон нас бараад 3 хоногийн дотор дахин амьдсан юм. Дахин амьдлт нь Есүс үнэхээр Бурхны хүү биднийг авсан гэдгийг гिचэлж байгаа үйл явдал юм а гэж хэлсэн байна. За бүгд хамтдаа чухал үгийг хаацгаая. Амен. Дахин амьдсан гэдэг үг маш чухал байна. Тэгэхээр Есүс Христ бидний амьдруулахын тулд дахин амьдсан. Тийм учраас бид нар одоо яг энэ цаг үеийн халалтайгаар баяр хөөртэйгээр амьдарч чадчихж байгаа. Тэгэхээр та дахин амьдлтын итгэлээр амьдаасаа гэж би таныг хүсэж байна. Тэгээ жинхэнэ сайн мэдээ гэдэг зүйл бол олон хүмүүс та Есүс Христийг ярихыг хүсэж байна уу? Гिचлэхийг хүсэж байна уу? Тэгвэл та очиод тэгж хэлээрэй. Есүс Христ чиний төлөө, чиний гим нүглийн төлөө загалмайдаа цовдлогдоод нас бараад 3 хоногт дахин амьдсан юм а. Энэ бол жинхэнэ сайн мэдээ юм а. Хин бидний төлөө ингэж амиа өгөх юм бэ? Хин ч өгөхгүй шүү дээ. Энэ бол бүх хүн ойлгоод хэлмээр ийм гайхамшигтай сайн мэдээ гэсэн үг. Амен.
За тэгвэл бүгдээ хамтдаа өглөө зогсоогүй мөнх амьттай болгосон бидний сүнсийг өдрөөс өдөрт шинжилсэн юм аа. Амен. Тэгээ ишлэл байгаа. Учир нь бурхан хүлээн авсан дараах зүйлийг танад дамжуулсан юм аа. Энэ бол хамгийн чухал хэрэг байлаа. Судрын дагуу Христ бидний нүглийн төлөө өгсөн бөгөөд ошиулгдан судрын дагуу 3 дахь өдрөө дахин амьдлуулагдчихэ гэжэлсэн байдаг. За тэгвэл та авал гэсэн бэлгийг авахыг хүсэж байна уу? Амен. Авал гэсэн бэлгийг та юугаар аваарай гэж байна? Итгэлээрээ аваарай гэж хэлж байгаа. Маш олон хүмүүс андуурдаг. Би сайн сайхан байвал агүй гой сайн үсгээд бусдад туслаад байвал бурхан намайг аварчих байх гэж боддог. Үгүй ээ. Бурханд таны итгэл хэрэгтэй. Бурханд бүх зүйл байгаа үнэндээ. Бүх зүйл байгаа. Таны итгэлээр дамжуулаад Иесус Христ таныг аварна гэсэн. Тэгвэл хэдвээ хамтдаа үргэлжлүүлээ харъя л да. Аврал бол бэлэг юм аа. Амен. Та бүхэн бэлэг авах туфтай юу? За гэхдээ энэ аврал гэдэг бэлгийг авахын төлөө зөвхөн Бурханы болцол хэрэгтэй гэж хэлсэн байгаа. Тэр болцол нь бидний итгэл юм аа. Амен. Итгэл нь Бурханы бий болгосон аврал гэдэг бэлгийг хоосон гараараа зүгээр л авч байгаатай адилхан. Бид зарим хүмүүс нөгөө үнгүй юмд нугасгүй гэчээ зарим хүмүүс үнгүй юм авчаараа тэр нь үн цэнэгүй болоод хувирчдаг. Тийм шээ. Иесус Христ бүр ямар бүр юм цэнэрийг бүр хязгаарлагдахаагүй хідэн тур тэр бумыг төлөөж барахаагүй тэр өөр буюу тэр төлөөсийг Иесус Христ төлсөн. Тэгээ биднээс яагаад буцааж аваагүй юм болоо? Яагаад гэвэл бид төлөх боломжгүй, чадваргүй. Тийм учраас бурхан бидний өмнөөс яг өгсөн. Тэгээ бид нар харин итгэл гэдэг зүйлийг миний төлөө загалмайд цавдтаад нас бараа дахин амьдсан гэдэг зүйл зүгээр итгэлээрээ л авах боломжтой гэсэн. Амен. Тэгвэл бид нар юунд итгэх ёстой юм болоо? За би бас нэг жишээ үзүүлье. За ерөнхийдөө ингээд би амар өндөр байшин дотор байж исэн. Магадгүй та байж исэн. Гэсэн чинь тэр байшинд гал гарсан байна. За тэгээ аврах хамгааллынхаа ирсэн байгаа. Ирээд маш өндөр шатыг тавьсан. Би бол өндрөөс бас айгүй айдаг хүн. За тэгсэн чинь доошоо бууд бүх давхар юунд галт автцсан байгаа. Тэгвэл таныг доошоо энэ шатаар буугаад ирээ гэх юм бол та буух уу буухгүй юу? За зарим хүмүүс өндрөөс айдаг хүмүүс зүгээр ингээ өгчөө гэд бууж өгөөд бүсгэлснээр унаад явдаг хүмүүс байх. Зарим хүмүүс буудаг. Тэгэхээр энэ юу хэлж байгаа юм бэхээр энэ шат бол авралын шат бол Иесус Христ. Та Иесус Христээр дамжуулаад л Бурхан дээр очих аврагдах боломжтой. Өөр юугаач биш гэж хэлж байгаа. Амен. За тэгвэл бүгд хамтдаа нэг ишлэлийг уншъя. Ром 19. Хэрв та Иесусыг эзэн гэж амаараа хүлээн зөвшөөрч Бурхан түүнийг үхсдээс амьлуулсан гэдэгт зүрхэндээ итгэвэл аврагдах болно гэж хэлсэн байна. За Ром номны үед би яг бичиж байгаа үед бол хавчлагын үе байсан. Зөвхөн Иесуст итгэж явах үед маш олон хүмүүсийг ингээд хавчижсэн байгаа. Итгэдгээс нь одоо болоод. За тэгвэл бид нар зүгээр дотроо итгэв биш. Энэ намайг итгэдэг очлог очих. Иесус Христтэй би танд итгэдэг гэж дотроо итгэдэг явдаг хүмүүс байдаг биш ээ. Юу гэхээр заавал амаараа тухагл гэж хэлж байгаа. Тэгжээж бид нар амаараа яг ингээд зүрхэн дотроо ботсон тэр зүйлээ амаараа гаргаж иж бид нар яг авалт хүрэх боломжтой гэсэн. Эзнэр хүлээн аваад би бүр ингээд Иесус Христ миний эзэн одоо надад юу ч тохиолдсон би эзний төлөө байх болно гэсэн тэр хүчлийг би амнасаа гаргах хэрэгтэй гэсэн. Тэгжээж л та авалт хүрнэ гэсэн үг ээ. За тэгвэл Иесусыг ингэж хэлсэн байгаа. Загалмайдаар дахин амьсан гэдэгт бид итгэх хэрэгтэй. Энэ үнэнд итгэх хэрэгтэй. Иесусээр дамжуулан миний бүх гэмнүгэл угаагдан Бурханаас өгсөн авралыг авах болсон гэдэг үнэнд итгэх юм аа гэж хэлсэн. За тэгвэл бид нар юу гэж юм? Загалмай ба дахин амьд гэдэг үгийг дугуулцгаая. Энэ маш чухал. Зүгээр нэг бэр дэрээд ингээд нөгөө шийдээд ингээд явцсан юм шиг бити бодоорой. Бити хөнгөн бодоорой. Өөртөө яг бүр ингэ тусгаад бодоосоо гэж үзэж байна. За гол утга нь загалмайны талаар яасан. Загалмай бүрэн төгс шийдвэрлэж өгсөн байгаа. За дахин амьлсан гэдэг нь болохоор үүрд мөнгөд баталгаатай болсон бүр ингэ тамга дараад өгсөн гэсэн. Иесус Христ намайг бүр ингэ мөнх амьтаа болгосон гэсэн. За тэгвэл Иесусыг юу гэж вэ? Эзэн гэж итгэх хэрэгтэй гэж байна. За маш олон хүмүүс загалмай ба дахин амьлт Иесус миний төлөө нас бараад дахин амьсан гэдэгт маш олон хүмүүс зүгээр итгэждэг. Гэхдээ олон хүмүүс эзэн гэдэгт итгэдэггүй байна. Тэгээд бид өнөөдөөс эхлэн Иесусыг эзэн гэж итгэх хэрэгтэй. За хамтдаа уншийе. Иесусыг чин үнээсээ эзэн гэж хүлээн зөвшөөрөхийг хүсэж байгаа бол Иесусыг эзэн гэж зөвшөөрөх хэрэгтэй гэж байна. Итгэн хүлээн зөвшөөрөх хүсчихвэл итгэл нь амьдралын эзэн байсан би өөрийгөө Иесусээр өөрчлөх юм аа. Иесусыг эзэн гэж хүлээн зөвшөөрөх юм бол Бурхны бэлдсэн бэлхам дүүрэн шинэ амьдралаар амьдрах эхлэл болно гэж хэлсэн байна. Тэгээ Иохан 10:10 дээр ингэж хэлсэн байна. Та бүхэн мань чийжлээсэ гэж үсэж байна.
Хулгай зөвхөн хулгайлан алс сүйтгэхээр ирдэг. Харин би тэднийг амьтаа, бэлгсэн амьтаа байлгахын тулд ирсэн билээ гэв гэсэн үгшлэл байдаг. Бурхан биднийг бүр бэлхэм дүүрэн амьдаасаа гэж хүсдэг эзэн байгаа. Тэгэхээр олон хүмүүс амьдралынхаа эзэн болгож чаддаггүй. Тэ зөвхөн гадны хаалгаа онгоолоод оруулцдаг. Гэтэ дотоод өрөөнүүддээ бүх үдэ хаачдаг. Тэгэхээр өнөөдөөс эхлэн та нэг амьдралынхаа эзэн өөрөө битгий байгаа чи. Яг Бурханыг амьдралынхаа Есүс Христийг амьдралынхаа эзэн болгож хүлээж аваач. Бурхан минь би энийг хийхэд болж гин үү? Бүх зүйлээ яг Бурхан эзнээс асууж гэдэг. Амьдралаа эзнэр удирдуулдаг байгаа ч гэж хүсэж байна. Амен. Тэгээ маш олон хүмүүс зүгээр аврагчаа болгож чаддаг. Гэтэ эзнээ болгоогүйгээсээ болоод энэ амьдрал дээр ямар ч утга учиргүй амьддаг. Өөрөө амьдралаа удирдах жолоодод хүснээ хийж амьддаг байгаа. Та тэгвэл амьдралынхаа Есүс Христийг амьдралынхаа хэдэн хувийг эзнэ гэж хүлээн зөвшөөрсөн бэ? Зөвхөн гаднах бүргэд хаалгаа онгойлгочоод зочны өрөө, галтгооны өрөө тэг бүх өрөөгөө хаацсан юм уу? Яг эзнээ болгож би хүлээн зөвшөөрсөн гэдгийг дахин ботоосоо гэж хүсэж байна. Бүр амьдралын эзэн. За тэгвэл дахиад би асууя. Та үнэхээр Есүсийг амьдралынхаа эзэн болгон хүлээн зөвшөөрсөн үү? Амен. Амаараа их тунхаглаарай. Амаараа тунхаглаарай. Амен. За өнөөдрийн хичээл энэ хүртэл байна. Тэгээд ямар ч хэлсэн өнөөдрийн хичээл яагаад заавал бид нар Есүсээс итгэх хэрэгтэй гэж те яагаад гэвэл Есүсээс өөр цорын ганц зам аврал хүрэх зам байхгүй юмаа гэж хэлсэн. Тэгвэл яагаад бид нар нэгтэндээ Есүс Христэд яагаад бүхэн итгэх хэрэгтэй гэвэл бүхэн гим нүгэлтэй учраас гим нүглийн үндэс гэдэг зүйл байгаа учраас муу ярин Есүс бидэд гим нүглийн хаад ажиллаж байгаа учраас гэж хэлсэн. Хоёрт нь гим нүглийн үр дүнд гурван төрлийн үхэл гэж байгаа гэж үзсэн. Тийм учраас мөнхийн үхэл шатахгүй тул та яг одоо Есүс Христийг амьдралынхаа аврагч эзэн гэж хүлээж аваасаа гэж хүсэж байна. За тэгээд гим нүглийн асуудлыг шийдвэрлэж өгөх нэгэн Есүсээс өөр байхгүй яхам дүүсээ. Есүсээс өөр байхгүй гэж хэлж байгаа. Тэгээд Есүсийн талаар үсэндээ Бурхны хүү юм байна. Тослогдсон нэгэн юм байна. Бүрэн төгсөөр Бурхантай мөргөл хөндлөл өргөх боломжийг нээсэн. Одоо бид нар яг бүтэнсээ өдөр ирээд багтан дуулаад үгийг сонсоод Бурхантай уулзж байгаа ямар азтай юм бэ те. Амен. Тэгээ бидний төлөө бүр дахин амьдсан байгаа. Тэгээ бид нар яг энэ үнэнд итгээд аврал гэдэг зүйлийг бүр итгэлээрээ хүлээж аваад те амьдралынхаа эзэн болгоод бид нар загалмай ба дахин амьтанд итгээд Есүсийг эзэн гэдэгт итгэх хэрэгтэй гэдэг талаар үзлээ. За хамтдаа бүгдээрээ энэ хичээлээ дүгнээ дуусгацгаая. Бид нар яагаад заавал Есүс Христэд итгэх хэрэгтэй гэж гисэн чинь яагаад гэвэл Есүсээс өөр зам байхгүй маа гэж хэлсэн байгаа тийм үү. Тэгээ бид нар бүх хүн гим нүгэлтэй учраас гим нүглийн үндэс гэдэг зүйл байгаа учраас бид нар Есүс Христэд итгэх хэрэгтэй гэж үзсэн. Тэгээ гим нүглийн үр дүнд нь гурван төрлийн үхэл байгаа гэж хэлсэн байгаа. Тэгээд яг тэр хамгийн сүүлийн үхэл буюу мөнхийн үхэл энэ бол маш аимшигтай. Тийм учраас бид нар яг энэ мөнхийн үхлийг амсахгүй тул Есүс Христэд итгэх хэрэгтэй байх нэ. Амен. Тэгвэл гим нүглийн асуудлыг шийдвэрлэж өгөх хэм Есүсээс бол байхгүй учраас. Бид нар яг өнөөдөөс эхлэн шийдвэрийг гаргасан. Яг Есүс бидний төлөө гайхамшигтай ажлуудыг хийсэн байгаа. Тэгээд Есүс Христ бүр ингээд Бурхантай уулзах, хүн бүр Бурхантай уулзах, Бурханд хүндэтгэл мөргөл өгөх боломжийг та нээж өгсөн байгаа. Өнөөдөр бид нар эзний өмнө ирээд хизээч хамаагүй Бурхантай уулзах тэр гайхамшигтай боломжийг Есүс Христ нээж өгсөн юм аа. Амен. Тэгээд бид нар яг аврал гэсэн зүйлийг яг итгэлээрээ хүлээж аваарай гэсэн ба аврал гэсэн бэлгийг. Тийм учраас яг аврал гэсэн бэлгийг авахын тулд бид нар юунд итгэх ёстой болоо? Бидний итгэх ёстой гэж хэлсэн. Юу вэ гэх юм бол загалмай бай дахин амьтанд итгэх хэрэгтэй. Есүсийг амьдралынхаа эзэн гэдэгт итгэх хэрэгтэй гэсэн байгаа тийм үү? Амен. Тэгээ энэ 7 оны турш та бүхэндээ яг Ром 19-с 10-ыг чийжлээд, Иохан 10-10-ыг чийжлээд, энэ 7 оны турш яг амьдралынхаа эзнийг зөвхөн Есүс Христ болгоод амьдралынхаа эзнийг хөөцөлсөн 7 хоног байгаасай гэж хүсэж байна. Амен. Залбираад дуусгацгаая. Баярлалаа Бурхан минь ээ. Та бидний амьдралын эзэн болж өгөөч. Өнөөдрөөс эхлэн бид зөвхөн танд итгэж, зөвхөн танд найдахыг хүсэж байна. Илүүгээр танаас зуурахыг хүсэж байна. Эзэн аврал гэсэн бэлгийг бид нар авахын тулд итгэлээр илүү ихээр өсөхийг хүсэж байна. Энэ 7 оны турш эзэн минь та биднийг илүү ихээр тань руу анхаарлаа хандуулсан 7 хоног байлгаж өгөөрэй гэд бүх зүйлийг таньда даатхан бидний хайртай эзэн Есүсийн нэрээр залбирч байна. Амен. За баяртай манайхаа.